За өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын автоцам дагуу 3 настай хүүхэд тасран хамгаалагч буй зам гарч явсныг цагдаа нар олсон байдаг. Тухайн хүүхэд өөрийнхөө дүүд ээж нь анхаарал тавьж намайг тоохгүй байна гэж гомдлоод гэрээсээ гарч явсан ийхүү төөрсөн байдаг. Тэрээр гэртээ очихгүй гэж цагдаад хэлсээр харин амралтын өдрүүд болчихсон учраас гэр бүл хөгжлийн төвөнд ажиллахгүй. Тиймээс ажлын өдөр болтол цагдаагийн тасаг өөрийнхөө байранд байлгаж хүүхдийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгснөөр ээж нь нэрж авсан байдаг. Энэ мэт өдөр бүр хүүхэд гэрээсээ болон эцэг эхтэйг явж байгаад тухайн газраас алга болж төөрөх тохиолдол нэмэгджээ. Яг нь цагдаагийн 2 дугаар хэсэг дээр саяхан хэд хоногийн өмнө ийм тохиолдол гарсан. Бид нар дээр ирсэн. Тэгээ бид нар дээр ихэд нийслэл маань ирсэн. Бидэрт нэг ийм аман хэлцээр л байдгийн. Хууль нь байхгүй хэрэгжээг учраас цагдаагийн газар юм хүүхэд төөрсөн буюу алга болсон олдсон тохиолдолд ерөөсөө хүүхд гэр бүлийн хөгжлийн төв рүү ч юм уу, нийслэл рүү ч юм уу, хүүхдийн төлөө үндэсний газар руу ч юм уу өгнө гэж хүмүүс ойлголттой байдаг. Өгтөөгөө зэрэг ерөөсөө нөгөө хүүхд хамгаалах байр байхгүй. Хаягийн тогтоогоод ирвэл бид нар авна шүү дээ. Тэг аавна. Тэгвэл бид нар ийм ер нь хүүхэд олдлоо тэглээ гэдэг тохиолдол ер нь ажилд орж байгаа юу, амралтын үеэр их гардаг байхгүй юу. Тэг оройн цагаар. Зүгээр ер нь бол өдрийн цагаар олдоод цагдаа өөрөө хаягаа тогтоогод хүмэл бид нар хорооч байсан аваад ажиллаа шүү дээ. Нөгөө дүүргөө бид нар аваад бид нар чинь бүр улиастай, гачууртай, сонгоо айрхан бүр тэр нөгөө нэг био энтерлөө явж исэн. Очоод нөгөө хаягаар нь очихоор нөгөө айл маань байдаггүй. Хүн нь байдаггүй. Тэгээ буцах тохиолдолд гардаг. 7 хоног тутамд хүүхэд төөрч алга болчихлоо гэсэн мэдээлэл цагдаагийн 102 болон нийслэлийн 9 дүүрэгт байрлах гэр бүл хөгжлийн төвийн утсанд ирдэг. Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн нэг өдөрт 50-70 хүүхэд алга болсон гэдэг мэдээлэл тасралтгүй ирж байна. Гэсэн ч иргэд хаана хандхаа мэддэггүй учраас зайсан дах хаяг тогтоох газар тусаар болон биеэр ирж ханддаг. Гэтэл зайсан дах хүүхдийн хаяг тогтоох төвийг Тэмүүжин гишүүн хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 2013 оны сүүлчээр татан буулгасан байдаг. Төөрсөн хүүхдийг харж хандах эцэг их хасран хамгаалагч нь хаана хандхаа мэддэггүйгээс цаг алддаг байна. Зүгээр энэ хөгжлийн төвийн ажиллагааг би бол үндэ мэдэхгүй. Энэ рүү чи нэг хувийн айлуу тэгэл хувьдаа хөгтөө хараал үждэг байлгүй. Них өргөн яадгүй ш. Тийм сонсогдгүй юм штэ. Би бас байнгын суудаг болохоор мэдэхгүй байж болно. Үйл ажиллагааг гэхдээ сайн мэдэхгүй байна л гэж байгаа юм. Үйл ажиллагааг бол мэдэхгүй. Үндэ оролцож яваагүй, зарлагдаж энэ юм оролцож яваагүй мэдчихгүй юм байна. Манай хүүхд чинь уртлын цэцэрлэгт сургуулийн охинд бас бүжиглээл ерөөсөө спортын ажиллагаа ер нь айгүй их явагддаг. Энэ заалтаа бас их зүгээр юм л ерөөсөө. Энэ аяа хүүхдүүд ч гэсэн үг нь жоохон хүүхдүүд бие биендээ айгүй сүрхэн штэ чи хаанаас явсан гэд хөрөж өгч мөгөөд айгүй сүрхэн штэ навьяж хүмүүс тий. За ажлын бус цагаар буюу амралтын өдрүүдэд энэ асуудал жоохон хүндрэлтэй байж байгаа яг одоохондоо. Тэгэхээр энийг өнөөдөртөө цагдаагийн байгууллага хүүхдийг энэ байранд бас хүлээж авч байж байна. Ер нь бол хүүхдийн төлөө үндэсний газар нийслэлийн хүүхд гэр бүл хөгжлийн газраас энэ хүүхдүүдийг байршуулах талаар яаралт арга хэмжээ бол авч байгаа. Удахгүй энэ байр энэ хүүхдүүдийг 24 цагаар байршуулах юм байр байгуулагдана. Төөрсөн хүүхдийг инхүү 24 цагийн турш байлгах байр өнөөдөр улсын хэмжээнд нэгч байхгүй учраас хотын удирдлагууд захирамж гаргаж удахгүй байртай болно гэж төлөвлөжээ. Ингэснээр алга болж төөрсөн хүүхдийг цагдаа нийгмийн ажилтны хамгаалтанд ор байлгаж эцэг эхэн зөвхөн хамгаалах төвийн байрнаас ирж авдаг болох нэ.